Тэгэхээр би энэ бүтцийн тухай хууль, засгийн газрын бүтцэд бүрэлдэхүүний тухай хууль гэж ойлгоод байна. Тэгэхээр хуулинд өөрчлөлт оруулах санал оруулж ийнэ гэж би ойлгоод байгаа юм л да. Хуулинд өөрчлөлтөө хууль бол миний ойлгож байгаагаар бол 4 жилээр юм уу 2 жилээр үйлчлдэг биш. Энэ Монгол төр байгаа цагт мөнгө оршдог гэсмээр л явах хэрэгтэй байдаг. А өөрчилж байгаа бол үндэслэх шалтгаанаа тайлбарлах хэрэгтэй байдаг гэж би ойлгож байна. Тэрнээс иш манайхны одоо яриад байгаа шиг засаг солигдсон юм чинь бүтцээ өөрчлөе, засаг солигдсон юм чинь бүрэлдэхүүнээ өөрчлөе гэдгээр биш байгаасаа гэж би хүсдэг. Хууль учраас. Жишээлбэл Бразилд 2010 онд үнд дотоодын нийт бүтээгдэхүүн 7.6%, 2011 онд 3.9%, 2012 онд 1.7% гээд 14 онд 0.1% өсөлттэй байсан байна л да. Тэгэхээр энийг би юу гэж хэлээд байгааг гэвэл Бразилийн байгаа юм чинь Бразил дандаа тэнэг хүмүүс байсан гэж би бодохгүй байгаа хөөхгүй. Бас л тэр эдийн засаг чинь зах зээл чинь дэлхийн нэг юм чинь тэгэл эдийн засаг хямрал янз бүрээр явсан байх. А иймэрхүү хямралтай холбоотойгоор илүү олон хүнийг ажилтаа болгоё, олон хүнийг амьдралтай болгоё гэдээ өөрчлөлт хийж явал ойлгоно. Ийм өөрчлөлт гарах гэж байгаа бол тэрэнд нь тааруулаад бас одоо тодорхой хэмжээгээр дахиад өөрчлөе гэх юм бол дахиад ч бас энэ засаг солигдог байсан ч гэсэн өөрчлөлт явахыг би ойлгоно. Тэрнээс биш нэг засгийнхаа алдааг засж байгаа эсвэл нэг засгийн алдааг сануулад илүү гоё юм хийж байгаа гэсэн яриад байгаа бол энэ утгагүй яриа. Засаг барьж исэн бол бид гуруулаад барьж исэн. Ардын нам 6 сар байсан байх. Хувьсгалт нам бас шудраг арчаас намч барьсан. Нэгэн л гар дүрсэн л дүрсэн. Тийм учраас энэ дээр бол би юу гэж бодож байгаа вэ гэхээр одоо энэ хойшоогоо биш урагшаагаар харж явцгаая. Урд талаа харцгаая гэж нэгдүгээрт нь хэлмээр байна. Хоёрдугаарт нь одоо үнэхээр одоо ард түмэн ядарсан байна. Ажилгүйдлээс айж байна. Төрд ажилласан нь буруу биш шүү дээ. Ажилтаа байгаа л зүг багхгүй. Харин энэний оронд нь юу өгөх вэ гэдгийг одоо бодъё. Эрдэнэт жишээлбэл ГОГ 30 тэрбум төгрөг Эрдэнэт хотод өгсөн гэхэд нэг ч ажлын байр нэмэгдээгүй. Гэтэл ядаж 0.1% хүүтэй зээл өгье л доо. Жилийн 1% хүүтэй ч гэдэг юм уу. Ийм байдлаар хөтөлбөрүүд хэрэгжүүлмээр байдаг. Тэгэхээр залуучуудыг жишээлбэл одоо дэмжиж, хүүхдүүдийг дэмжигээ ярьж байгаа юм бол тэн дээр ч гэсэн бас тодорхой юм хийж болохоор байна. Яагаад гэвэл жишээлбэл Ахмадыг яах юм? Одоо энэ залуучуудын байгууллага гэд нэртэй нэг лөөрчдийн байгууллага байгаа. Бүр хүмүүсийн өөдөөс халаавч үзүүлээ сонгуулиар бүр улс төрийг явуулсан. Төрөөс тэнд мөнгө өгдөг. Тэрийг болиулмаар байна. Ахмадын байгууллага нэртэй чөлөөт Ахмадын холбоо, чөлөөт биш Ахмадын холбоо гэд бөө улс төрдсөн байгаа. Тэрийг хэрвээ төр мөнгө өгч байгаа юм бол бас нэгтгэхэд явмаар байна. Хүүхдүүдийн байгууллагад бас шадар сайдын дэргэд байдаг л нэртэй ямар ч үр дүнгүй байгаад байдаг. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдээ үр дүнтэй яаж хийх вэ гэдэг байдлаар бүтцүүдээ ярихгүй бол бүгдээрээ л энэ Монгол улсын иргэд бүгдээрээ л энэ төрийн тангараг өргөсөн хүмүүс Монгол улсаа сайхан болгоё гэж энд сууж байгаа. Бид ямар хувийнхаа тухай ярьж байгаа биш. Тэгэхээр нэгэнт 4 жил 65 хүн байгаа учраас ард түмэн та нарт итгэсэн шиг итгэсэй. Итгэлийн битгий алдаарай. Итгэлийн алдаагүй гэдгээ бардаж энд байгаа жижиг намуудаа битгий бас муулаарай. 13% гэдэг чинь 13 гэдэг тоондоо биш. 23 байсан нь 10 танаад өгсөн шүү. Бид нар хамтдаа байгаад байсан. Нөгөө талаас аваад үзэхэд дахиад нэг зүйлийг би онцолж хэлмээр. 100 мянган хүний төлөөл бид сууж байгаа шүү бас. Тийм учраас би залуучуудаа яг тэгвэл ардын намд олон залуучууд орж ирсэн болохоор ардчлалыг дэмждэг гэж би ойлгож байгаа. Танд таалагдахгүй юм 4 жил зөндөө яригдах бах. Гэтэ яриулах эрхийг олгож яах гэдэг чинь та нар ардчил тайртай байгаа шинж. Тэрнээс биш яриа болгоны араас өрөвлцөөд яваад ах юм бол энд бол хурал суугч хэрэг байхгүй. Суугаад яах юм? Тэгэл та нар юмаа шийдэлтэй. Ямар ч юм ярьсан нэгийг ч авахгүй байх юм бол энд ерөөсөө та нар л эрх мэдлээ хэтрүүл хэрэгжүүлж яах гэсэн үг. Энд ард түмэндээ хилээ тайлбарлаад тэндээ суугаад яриа суугаад хахад болох юм байхгүй. Тэгэхээр цөөнх дандаа буруу ярьдгүү. Өмнө ч та нар 23 байхад би цөөнхийн талд ороод зөндөө юм ярьжсэн. Олонхоо эсэргүүцээд биш, олонхоо шүүмжлээ явж байсан. Одоо тэд нар маань ийм байгааг би хараад харамсаж байгаа. Уул нь бол тэд нарыг илүү олуулаа болоосоо гэж би бодоо явж байсан. Тэгэхдээ нэгэнт ард түмэнд дөнгөө өгсөн учраас ард түмний сонголт бол хаан сонголтоо. Хаан сонголтыг хийхин тулд би та нарыгаа хүндэтгээд шөнийн 3 цаг хүртэл сууж байна. Одоо тийм учраас энэ зүйлээ одоо хуульдаа нийцүүлээ ядаж ажлын цагаараа үргэлжлүүлье. Хүн амьтан унтж байгаад биш ард түмнийхээ хяналтанд ор цаашаа үргэлжлүүлээч гэж хүсэж байна. Бид нар яагаад энэ цэвлэр яриад байгаа ард түмнээ одоо шийдэхээ болилтоо. Шүн тэдний